Монголд яагаад барааны үн өндөр хийж бүтээх өртөг их байдаг вэ? Яагаад гэвэл нэгж бүтээгдэхүүнд ногдох тээвэр логистикийн зардал дэлхийн дунджаар 13% байхад Монголд 26% байдаг. Тэгвэл энэ өртгийг яаж бууруулж болох вэ? Татварыг бууруулах. Жишээлбэл би нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эсвэл цэвэр хийн түлшийг ашиглах тоног төхөөрөмжүүдийг гайл нөөтийн татвараас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулж эрх зүйн зохицуултыг хэрэгжүүлж байлаа. Тийм болохоор татварыг бууруулна, тусгай зөвшөөрлүүдийг цуцлана, хүмүүст хийж бүтээх эрх чөлөөг нь олгоно. Үүний тулд яах хэрэгтэй вэ? Гар дээр очих нөөтийн буцаан олголтыг нэмэгдүүлж 5% түргэе. Нөөт төлөх босхыг 50 саяас 300 сая болгоё. Аж ахуйн нэгжийн орлогын албан татврын шатлалын босхыг 6 тэрбумаас 10 тэрбум төгрөг хүртэл тавьж хоош нь тавья. Нийгмийн даатгалын шинтгэлийн төлөлтийг зөвхөн хөдөлмөрийн гэрээнд тулгуурлан тооцдог болъё. Уул уурхайд баяжуулах үйлдвэрийн татврын давхардлыг арилгаж өсөн нэмэгдэх амнаатыг зөвхөн үнийн зөрөөнөөс л тооцдог болгоё. Эрдэс боловсруулалт, ноос ноолгор, eerмэл, хөнгөн хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн экспортод гаргасан эцсийн бүтээгдэхүүнийг орлогын татвараас хөнгөлж чөлөөлье. Бүх төрлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гайлнуудаас бүрэн чөлөөлье. Үүнийг хийхийн тулд жаргал сайхны зов жаргал би улсын их хурлд нэр дэвшиж байна. Улсын хурлын сонгуулийн 9-р тойрог Баянгол дүүрэгт хүн намаас нэр дэвшигч инженер жаргал сайхны зол жаргалд саналан өгцгөөе.